Сайн байна уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. За би ямар бизнес эхлэх вэ гэж бодож байгаа бол яг энэ сэдвээр ярих гэж байна. За зарим нь одоо огт мэдэхгүй салбартаа ороод мөнгөний мод ургуулах гэж мөрөөддөг. За зарим нь болохоор сүүлийн үеийн чиг хандлага трендийг хөөж бусдын санааг хулбарлаад амжилтанд хүрнэ гэж боддог. Тэгвэл би яг танд нэг нууцыг задлая. Ихэнх хүмүүс яг энэ ихний шатандаа алддаг. За бидний цаг хугацаа эрч хүч гэдэг бол хамгийн үнэтэй хөрөнгө. Үүнийгээ саваагүй зүйлд ерөөсөө зарцуулмааргүй байдаг шүү дээ бид. Тэгэхээр таны бизнес урт хугацаанд доктортой хөгжиж үр дүнгээ өгөхийн тулд юу хийх ёстой вэ? За машингийн бодит ертөнцид оршин тогтнох чадвартай мөн танд яг тохирох бизнесийн санааг олох ёстой юм байна. Энэ бол бизнесийг өсгөн хөгжүүлэх эхний одоо суур шат юм. Тэгэхээр энэ шатыг зөв давах гол 3 аргачлал байдаг. Одоо бид энэ 3 аргачлалыг бол алхам-алхмаар задлж яг яаж ашиглахыг нь хэлье. Тэгэхээр видеого та бүхэн дуустал нь үзээрэй. Нэгдүгээр аргачлал өөртөө тохирохыг олох гэж байгаа юм. Тэгэхээр бизнесийн санаагаа олохдоо Ikigai гэдэг аргыг ашиглах нь үнэхээр хэрэгтэй байдаг. За яагаад гэвэл энэ нь юу хийхээс өмнө хинбэ гэдгийг чинь тодорхойлдог учраас илүү чухал байдаг. За энэ арга маань үндсэн 4 хэсгээс бүрднэ. За нэг дэх хэсэг нь таны сайн хийдэг зүйл юу вэ? Тэгэхээр өөрийнхөө авьяас давуу талыг хэр сайн мэддэг вэ гэдгээ бол бодож бичих нь байна. Чи өндөр түвшинд доктортой хийж чаддаг ямар зүйл байгаа вэ гэдгээ бас бодож бичээрэй. Хэрвээ чи өөрийнхөө чадвар тулгуурласан бизнес байгуулах юм бол энэ нь эхнээсээ л давуу талыг үүсгэж бий болгоно. Хэцүү үед чи чадвартайдаа найдаж хэцүү асуудлыг давж гарч чадна. Бусны шантархад бол чи асуудлыг шийдэх ур чадвартайгаа л байх болно. Хоёр дахь хэсэг нь таны хайртай зүйл гэж байгаа. Тэгэхээр бизнес эхлэх гэдэг чинь шөнө орой өглөө эрт бүр амралтын өдрөөр ч гэсэн ажиллана гэсэн үг шүү дээ. Хэрвээ ажлаа үзэн ядаж байх юм бол хурдан шантарна. Хэрвээ хайрлаж байх юм бол бусдыг шантарч байх үед ч гэсэн чи үргэлжлүүлээд бүтээлчээр ажилдаа автсан байдлаар бол ажлаа хийж л байна гэсэн үг. Билл Гейтс, Элон Маск нар ч гэсэн мөн адилхан тэдэнд хийж байгаа зүйлдээ дурласан хүмүүс байдаг. Тэгэхээр чамд ч гэсэн тийм зүйл хэрэгтэй гэсэн үг. Гурав дахь хэсэг танд төлбөр төлөх боломжтой байх ёстой гэсэн үг. Энэ нь юу вэ гэхээр зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнөөр бол бизнес хийхгүй шүү дээ, тий? Хэдийгээр чи ямар нэг зүйлд сайн байгаа, түүнийг хайрладаг байсан ч гэсэн хэрвээ хинч төлбөр төлөхгүй бол энэ бол бизнес биш. Харин зүгээр л хобби болж хувирна. Тэгэхээр мөнгө олох тодорхой зам байх ёстой. Өөрийн ур чадвар хүсэл тэмүүлэлээ хүмүүсийн аль хэдийн төлөвлөгөө зүйлтэй холбох нь маш чухал байдаг. Дөрөвдүгээрт дэлхийд хэрэгтэй зүйл гэж байгаа. Хэдийгээр энэ хүрээ заавал байх албагүй ч гэсэн хэрв чиний санаа нийгмийн чухал асуудлыг шийдэж байвал тэр чинь илүү утга учиртай бизнес болно гэсэн үг. Утга учиртай бизнес хийх нь урт хугацаанд таныг урамшуулж үйлчлүүлэгчдийнхээ үнэнч байдлыг бол нэмэгдүүлдэг. Тэгэхээр энэ 4 хүрээний огцлол дээр таны жинхэнэ амжилттай бизнес чинь оршин тогтнох үндэс суурь болдог байх нэ. Одоо 2 дугаар аргачлалыг авч үзье. За одоо чи өөрт тохирох бизнесийг олчлоо гэж бодъё л доо тий. Одоо нэг асуудал бол өрсөлдөөнөөс хэрхэн ялгарх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ихэнх бизнесүүд улаан далаа гэгддэг хөл хөдөлгөөн ихтэй зах зээлд өрсөлдөгөө гэсэн үг. Тэнд бүгд л үнэ бууруулах, нэгнийхээ бүтээгдэхүүнийг хуулбарлах замаар үлдсэн хэсгүүдийн төлөө тэмцдэг. Тэгэхээр улаан талаа бол цустай, ширүүн өрсөлдөөнтэй байдаг. Харин хамгийн сайн арга бол цэнхэр дадаан стратеги буюу мөн чанар юм байна. За тэгвэл цэнхэр далаа гэдэг нь өрсөлдөөн хамааралгүй, нээлттэй өрсөлдөөнгөө зах зээлийг бий болгохыг хэлж байгаа юм. Тэгэхээр бусдын тоглож байгаатай ижил толом тоглохын оронд та өөрийн гэсэн зах зээлийг бүхэлд нь бий болгодог. За тэгвэл хэрэгжүүлэх аргууд нь юу гэдэг вэ? Энийг яаж хийх вэ гэвэл өөрийнхөө санаагаа өөрөөр харах хэрэгтэй. Ингийн тулд 4 үндсэн асуултыг өөрөөсөө асуугаарай. Нэг дахь асуулт нь бусад хүн үнэн гэж үздэг ямар таамаглалыг та арилгаж чадах вэ? Жишээ нь үргэлж өндөр үнэтэй байх ёстой гэсэн таамаглал байж болно. Хоёр дахь асуулт хэрэглэгчдийн үн цэнтэй гэж үздэггүй зүйлийг та багасгаж чадах уу? За жишээлбэл олон тооны нэмэлт боловч ашиггүй функцүүд ч гэх юм уу те. Гурав дахь асуулт харин хүмүүсийн үн цэнтэй гэж үздэг зүйлийг та өсгөж чадах уу? За энэ нь хэрэглээний хялбар байдал үйлчлэгээний хурд байж болно тийм ээ. Дөрөвдөх нь хамгийн чухал асуулт байна. Өөр хинч санал болгоогүй зүйлийг та бүтээж чадах уу? За энэ асуултуудад бол сайн бодож байгаад хариулаад үзээрэй. Энэ стратеги нь бол таныг богино хугацаанд бусдаас ялгаруулахаас гадна урт хугацаанд шинийг санаачлах, илүү өндөр төлбөр авах, мөн үнэнч хэрэглэгчдийг бий болгох төр орон зайг бол олгодог. Яагаад гэвэл тэд таны санал болгож байгаа бүх зүйлийг өөр хаанаас ч авч чадахгүй шүү дээ, тэ.
За тэгвэл 3 дахь аргачлал нь Lean Canvas гэсэн аргачлал байгаа. За тэгэхээр бид нар бизнесийнхаа төрлийг олж өрсөлдөөнөөс хэрхэн ялгархаа мэдчихлээ шүү дээ, тий. Одоо хамгийн чухал асуулт бол энэ зүйл одоо бодит ертөнцид яг яаж ажиллах вэ гэдгийг бол мэдэх хэрэгтэй. За Lean Canvas арга бол яг үнэндээ тийм нарийн ихсэл хуудасгүйгээр нэг л хуудастай бизнесийн төлөвлөгөө гаргах энгийн загвар юм байгаа. Энэ нь таны санааг одоо бодиттой болгодог 9 гол элементийг одоо хурдан тодорхойлж болж чаддаг. Тэгэхээр энэ 9 гол элементийг хэдүүлээ авч үзье. За нэгдүгээрт бол та ямар бодит асуудлыг шийдвэрлэж байна вэ? Хэрв та бодит асуудлыг шийдэхгүй бол таны бизнес байхгүй. Зүгээр л гоё санаа байгаа. Тэгэхээр нэгдүгээрт асуудлыг шийдвэрлэх. Хоёрдугаарт та хинт зориулж шийдвэрлэж байна вэ гэдгээ тодорхойлно. Миний бүтээгдэхүүн бүх хүнд зориулагдсан гэж хэлэх нь бүтлгүүтэх хамгийн хурдан арга шүү дээ. Тэгэхээр яг хин гэдгийг бол тодорхойлно. Гуравдугаарт өвөрмөц үн цэнийн санал. Яагаад хэрэглэгчид өөр хин нэгний оронд таныг сонгох ёстой юм бэ? За энэ бол таны бизнесийг бусдаас ялгаруулдаг зүйл. Нэг өгүүлбэрийн л амлалт юм байна. За тэгвэл дөрөвт нь та бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээ энгийн ойлгомжтой үгээр тайлбарлах шийдэл байгаа. Тавдах нь та хэрэглэгчтэй хэрхэн хүрэх вэ? Түгээлт нь бүтээгдэхүүн шиг чухал учир онлайнаар хүрэх үү, дэлгүүрээр хүрэх үү гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Зургаатх нь орлогын урсгалууд гэж байгаа. Тэгэхээр таны мөнгө бол бизнест хэрхэн урсан орж ирэх вэ? Таны бүтээгдэхүүн захиалга, зар сурталчилгаа эсвэл үйлчлэгээ зарж байна. Түүнээс шалтгаалаад мөнгө олох арга тодорхойлно гэсэн үг. Долоотх нь таны бүтээгдэхүүн эсвэл үйлчлэгээ хүрэхэд хэр их зардал гарч байна. Зардлаа тооцохгүй бол ашгүй байдал орох нь аюултай шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зардлын бүтцээ тодорхойлно. Наймдах нь таны бизнесийн амжилтын гол хөтөлбөрч хүч нь юу вэ? Энэ нь дэмий тоонод хөөхөөс сэргийлдэг. Гол нь жишээлх юм бол хідэн хүнээр үйлчлэв, хідэн удаа буцаж ирүүгээд гол үзэлтүүдээ тооцож чаддаг байх хэрэгтэй. 9-т нь шудраг бус давуу тал гэж байгаа. Тэгэхээр таны бизнесийг зах зээлдэх бусад хүнээс юу ялгаруулж байна вэ? Энэ нь таныг хулбарлахад хэцүү болгодог зүйл. Тэгэхээр 9 элементийг нэгтгэснээр та санаагаа бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой бат бөх суурийг бол бий болгож чадна. Одоо таны санаа бол зүгээр нэг мөрөөдөл биш, илүү бодиттой төлөвлөгөө болж хувирлаа шүү дээ. За тэгэхээр энэ 3 гол аргачлалыг ашиглаад өөрийнхөө бизнесийн санааг эхлүүлэхэд чинь амжилт хүсье. Та Lean Canvas дээр ажиллаж эхлэхээр төлөвлөж байна уу? Аль эсвэл IKEA ашиглаж өөрийгөө тодорхойлохоор бод бэлдэж байна уу? Комент хэсэгт үлдээгээрэй. За энэ удаагийн видеого ингээд өндөрлөе. Бид маркетинг, бизнес, брэнд, контент гэх чиглэлээр бизнес маркетингийн холбогдлолтой контентуудыг энэ сувгаараа хүргэх гэж байгаа. За тэгэхээр манай сувгийг subscribe хийвэл бидний дараагийн видеонуудыг хүлээж авахд илүү хялбар болно. За тэгээд лайк дарж комент үлдээгээрэй. Баярлалаа.